Зүүн бүсийн 3 аймаг буюу Хинтэд орнод Сүхбаатар аймагт бол бас эдгээр өдрүүдэд ажиллахаар төлөвлөсөн байна. Тэгээд та бас түрүүнд уулзалтынхаа ханд хэллээ. Анх удаа бас хөдөө орон нутагт сумдад ингээ ажиллаж байна гэж. Тэгэхээр таны мэдээллийг сонсож байхад бол бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй бас ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр эхлээд ажлынхаа талаар, баг бүрэлдэхүүнийхээ талаар, зорилгын талаар товч мэдээлэл өгөх байна. За анх удаа яг одоо орон нутагт нөгөө төлөвлөгөө гаргаад баг бүрдүүлээ явж байгаа. За энэ ямар ч утгатай гэхээр өмнө нь би одоо орон нутгийн сонгуульд орон нутгаар явж үзэж байхад иргэдэд тулгамддаг асуудлуудыг нэлээх судалсан. За нөгөө талдаа сонссон. За мөн миний одоо фэйсбүүкийн хуудсан дээр орон нутгаас бас хүмүүс хандж асууж байгаа асуултууд түлхүү юун дээр төвлөрөөд байна гэдгийг харж агаад ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ахмадууд тэр болгон одоо орон нутагт хүрдэггүй үйлчлэгнүүд байдаг байна. Тэр дотор юу байна гэхээр үений үзлэг эмчилгээ байхгүй байна. Хөдөлгөөн засал гэдэг юм бас байхгүй байна. Сэтгэл зүйн тусламж үйлчлэгээ гэдэг зүйл угаасаа бас байхгүй байгаа юм тий. Тэгэхээр энэ багуудыг нь бүрдүүлээд одоо найз нөхдөд ер нь л таньж мэддэг мэрэгжлийн тэр хүмүүсээ эмнэлгийнхаа дарганараас нь чөлөөг нь аваад зөвшөөрлийг нь аваад томилтыг нь авахуулаад ингээд баг бүрдүүлээд зүүн бүсээр явж байгаа. Тэгээ өнөөдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд яг одоо жаншны төрсөн өдөр бас таарч байгаа юм байна. Иргэдийн уулзалтан дээр нь яг одоо орон нутгийн гишүүд явж байгаа хатар зэрэгцээ таарлаа. Тэгээ саяны мөн одоо өөрийн боловсруулж байгаа өргөн барьж байгаа хуулийн төслүүдийн тухай бас танилцуулаад ингэ явж байна. Тэгэхээр иргэдийн хүлээлт илүү бид нар одоо ингэ уулзаж ярилцаад ер нь л хүмүүс одоо олон жилийн унтж уулзаж ярилцаж явж байгаа. Гэхдээ илүү зүгээр л одоо хэрэгтэй зүйлийг баг ингэ үйлчлэгээ болгоод үзүүлээд өгөх явцад хаана алдаа байсан бэ? Энэ үйлчлэгийг хүрэхэд яг ямар замыг тулж ингэж харах хамгийн том нэг үдлийн бас боломж байгаа байхгүй. Тэгжээж бид нар эргүүлээд аливаа бодлого, хөтөлбөр шийдвэр төсвийг хуваарлаж гаргахдаа эн чинь процедур дээрээ ингэдэг шүү. Үйл явцыг яг орон нутагт хүрэхэд энэ болдгоо гэдгийг хийж үзчихэж л бас ойлгохгүй бол бас яг тэр нөгөө хотод ингээл ширээний ард цуудаг шүү. Бас биш байгаа байхгүй тий. Тэгэхээр баг бүрдүүлээд явж байгаа гэсэн үг. Яг одоо эмчнэрийн бас нарийн одоо мэдээлэл дотор за эмэгтэйчүүдийн хувьд хөхний авдар бол Монголд бол нэлээд одоо аюулын харанга дэгдэж байгаа учраас эмэгтэйчүүдийн эмчийн үйлчилгээг хавдар судлалын үндэсний төвдөө ярилцаад за одоо яхагаа аваад ингээд баг бол ирж байгаа. Энэ баг маань баг гэж одоо нэг эмч маань ирж байгаа. За Бацуух эмч маань бол 3 аймагт 3 талд ажиллана. Маргааш Сүхбаатар нөгөөдөр одоо Хинтэд орно гэдээ ажиллана. За их нялгасын төвөөс мөн одоо их нялгасын яг нарийн мэрэгжлийн одоо хүүхдийн мэдрэлийн тийм эмч бас ирнэ. За яг тэр үзлэг бол орон нутагт маш одоо бас тэр болгоо олддог байхгүй. Тэгээ тэр эмчиг дагаад мөн одоо тэр эмчтэй хамт нэг баг болж хөдөлгөөн засалж бас ирнэ. За 3 дугаарт нь хууль зүйн яамнаас бас дэмжлэг үзүүлээд одоо сэтгэл зүйч бас ирж байгаа. Тэгээ сэтгэл зүйч бид хоёр хамтраад би бас өөрөө бас яг ийм ажлыг хийдэг нэг мэдлэг учраас бид хоёр хамтраад дэмжих бүлэг гэж ийм ажлыг бас хийж үзүүлнэ. За тэгэд яагаад орон нутагт ингэж хийж үзүүлээд байгаа вэ гэхээр бид нарыг дагаад орон нутгад байгаа зарим хүмүүс нэрээ ингэ хийж болох юм гэдэг бас санаа бас аав. Боломжийн хэсгийг нь аваад үлдчих болно санааг нь. За яг мэс засалтай холбоотой одоо үзлэг гэвэл эмэгтэйчүүдийн зарим төрлийн мэс заслуудыг нөгөө өвчтнүүдээ ингээд үзээд хүлээгдсэн байгаа хүмүүс маш их байгаа болохоор дорндын бүсийн онцлогын төвдөр хийх гэж байгаа. Тэд нар бол илүү одоо дорндод байдаг тэгээд мэсэл хийх одоо заалттай, яаралтай үзүүлэх хэрэгтэй. Үений асуудлаар яаралтай үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ хот руу явж чадахгүй байгаа зүүн бүсийн хүмүүсийг бид нар дорндод хүлээж авъя гэж байгаа. Яг бол дорнд эрүүл мэндийн бүсийн онцлогооны төв маань Хинтээ Сүхбаатар бодвол арай боломжтой байна. Багийн хувьд ч гэсэндээ арай болцоотой юм гэж үзээд тэгээ тийшээгээ бид нар 6, 7, 8 бас тэнд ажиллана гэсэн үг. Одоо бүхэл бүсээр ажиллах юм төлөвлөгөөтэй байгаа. Техникийн ээлжинд зүүн бүсээр ажиллаад бид нар харна. Гэхдээ бүс болгонд адилхан үйлчлэгийг авахгүй зарим бүс байгаа зүйлийг бид нар заавал давхар авч явах шаардлагагүй учраас очих болгоныхоо өмнө дандаа нөгөө аймгийн эрүүл мэндийн статистикийг харж байгаа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллага холбоотойгоо маш их ажиллаж байгаа. Тэднэрээс бас мэдээлэл аваад за эцэг эхчүүдтэй нэлээх ярилцж байгаад тэр аймагт яг л энэ жоохон хэцүү гэсэн дэр төвлөрч багууд нь ингэж солигдно гэсэн. Гэхдээ ер нь бол эрүүл мэнд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ бол дотроо явсаар л байх бах. Тийм. Мэдээж хэрэг бид нар одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлалыг алгасаад хотод хийх ёстой юмыг энд авчрах гэсэн юм бол байхгүй зөв ясны байх хэрэгтэй. Зүгээр энд их болцоотой мөртлөө болохгүй байгаа зүйлийг нь бид нар турших замаар юм уу оролцож үзье гэдгээр яваад байгаа байхгүй. Тэгээ энэ чинь өөрөө нөгөө эргүүлээд энтэй холбоотой төсвийг ярихад маш том дата болно. Бас кейс болно.